За өдрийн мэндэ энэ бид нэр 25 оныхаа гүйцэтгэлийг ярьж байгаа шиг байна. Тэгэд болж байгаа бүтэж байгаа юм шиг ингээд үзээд хараад явхад бол хэцүү байна л да. Энэ жоохон засвал яасан. Одоо гадагшаа гаргаж байгаа түүхийн энэ боломж болцоо энэ үн ханшийн таатаа нөхцөлд улсын төсвийг гүйцэтгэлээр ингээд харах юм бол ард түмний амьдралтай зэрэгцүүлээд үүсэх юм бол үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай байна. За өнөөдөр одоо саяхан элсдийн ерөнхий шалгалтаа өгж байгаа хүүхдүүдийг л хар. Тэр одоо барьсан анги танхив тэр авж байгаа цалин та багш нараар ингээд заалгаад энэ хүүхдүүд чинь өнөөдөр нэг 3% нь тэнцэж штэ. 60-аас дээш оноо авчи. За өнөөдөр тэр энэ эрчим хүчнийхаа салбарыг хар. Өнгөрсөн жилүүдэд ямар их хүнд нөхцөл байдалд одоо үйлжүүлв. Цаашдаа ч одоо тэгээд нэг ажтайх юм амлах чадахгүй ингээд сууж байна. Энэ мөнгө төгрөгөө одоо хаашин зарцуулаад юу хийгээд ийм болгочод байт юм бэ? Одоо гадныхан тэгээ энэ хүмүүс ярьж штэ. Гэхдээ ийм одоо боломж олцоотой энэ улс орныг яаж ингэж хөгжүүлэхгүй ядуу ингэж амьдруул чадаад байна. Үнэхээр чадаад ах шиг байна л да. Гэхдээ тэгээ одоо 50 оны ардын намын 50 оныхын хулгай хийгээл гараа явцдаг, 60 оныхын хулгай хийгээл гараа явцдаг, 70 оныхын хулгай хийгээл гараа явцдаг, 80 оныхын хулгай хийгээл гараа явцдаг. За одоо манай учрал сайт чи 97 биш 87 оных л. За 90 оныхын гэж үзэж болох юм. За ингэ явчихна. Дараа нь одоо 2000 оныхын бэлэн байх юм уу яах юм? 2000 ингээд 2010 оных арай сургууль цэцэрлэгтэл явж байгаа байх л та арай болоог байх. Тэгэл дараагийнх нь ингээ манай үе сайхан болчихноо гэдэг. Нэг иймэрхүү юмар аргацаагаад. За ингээд энэ одоо төрийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгийг төсөвдөөд 30% дотоодын нийт бүтээгдэхүүнийг улс дээрээ татаж ирээд төрийн өмчийн компаниуд дээрээ бас 30% татаж ирээд тэгээд цаана хэдэн уулуурхаан том компаниуд бүгдийг идэж уугаад ингээд энэ хувийн гүшилч орон зай байна уу байхгүй юу? За нөгөө мега төслөөч юу болсон бэ? 24 25 онд маш гоё мега төслүүд хэрэгжүүлнэ. Улс орон ингээс ихчнээ хөгжнө гэсэн тэр юу болсон бэ? Тухайн үед эн чинь мега хулгай болно гэж би хэлж л байсан. Өнөөдөр би одоо уучлахгүйгаа сууж байгаа хэрэгтэй байхгүй юу? Одоо энийг ярьдаг хүн хинч байхгүй. За энэ өмнө Солонгос яагаад хөгжиж байгаа? Тэр ерөнхийлөгчдөө хариуцлага тоосч ядж байна. Тэрүүн гадагтай нь одоо 7 жилийн ялаавал явж байна. Тэр цүнх одоо авсан идлөө шүү дээ. За манад яаж гинэ? Нэг дуурайгаад байдаг Сингапурын Ликвай юучин улс орноо хөгжүүлээд өөрийнхөө тэр намынхаа нөхдүүдийг хуулийн хариуцлага тооцоо явуулсан байна. Тэгээ манайхаа яадаг вөхөр Ликвай юу тэр замыг сонгоцсон. Нөгөө нэг зам нь бол авилга хулгаатайгаа эвлэрээд явах байсан. Тэгээ ард түмнээ өгөөсгээд энэ замыг одоо манайхан сонгоо яваадах юм аа. Энийг одоо яах юм? За ганц нэг галтайх юмнууд байна л да тэр саяхан оюу толгоо молгоо гээл те. Бага урээл бооцон тавьдаг. Тэр чигээрээ үлддэг. Тэгээ энэ авилга хулгай гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй нөхцөлд улсын төсөв ямар ч байгаа нэмэр байхгүй. Тэгээ энэ одоо хуулийн дагуу амьдэрдэг. Мөрөөрөө ажиллаа хийж байгаа. Энэ хүмүүсийг одоо шийтгэж байгаа байхгүй юу? Энэ авилга хулгай гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй байгаагаар өгөөсгөж байгаа байхгүй юу? Хүмүүс ч одоо бас юмны наад цааныг ойлгодог болсон байна шүү дээ. За ерхий сайд хариулъя. Тэгээ би 2016 оноос Гамбат гишүүнтэй парламент хамт сууж байна. Гамбат гишүүн бол 16 онд анх орж парламент орж ирэхдээ л 12. Би бол тантай 16 оноос байхгүй. Тэгэхээр 16 онд анх би одоо парламент орж ирсэн үеэс та ийм зарчим ярьдаг байсан. Улс төрд олон жил явхад бас Гамбат гишүүн шиг ингээд нэр цэвэр явна гэдэг хэцүү шүү. Нэр би бас энэ шинэ парламентын гишүүд хэлчихье. Улс төрд олон жил суугаад нэр цэвэр ингээд зарчим дээр үнж явах хэцүү шүү. Айл намд ийм зарчимтай гишүүд байгаа. Гамбат гишүүн шиг олон гишүүдтэй байсан бол бид бол хулгайд ялагдахгүй байх байсан гэж би боддог. Энэ бол бас үнэн чин сэтгэлийн үг.
Тэг Гамбааха би тантай уулзахдаа бас хэлж ирсэн. Би унаад босоод бас урууд жөгсөж яваа хүн. Надад бол одоогийн улс төрчидтэй хинтээ ч ямар нэгэн хамааралтай бизнес, элдв бүлэглэлд нэгдсэн, элдв тендерд оролцсон юм байхгүй учраас намайг шүүмжилгээрээ сайндаа алиа бацсан л гэж ах шиг ба шүү дээ. Өөр сэдв байхгүй шүү дээ. Би чинь атман танихгүй. Би чин сэтгэлийн үг шүү дээ. 92 оныг та санаж гин үг. Би яаж санах юм бэ? Тэгтээ манай өнгөрсөн хугацааны бүх алдаа оноог засад залруулсан, суурь реформуудыг хийсэн, дуустгүй яриаг дуусгасан ерөнхий сайд байя л гэж би хичээж байгаа. Тэр сонгуул зориулсан элдв одоо үг үйлдэл гаргадаг юм биш. Би асуудлыг томоор нь харъя. Бидний бас энэ залуу үеийнхээ өөр болсон байна. Сая оюутлогоо хэлцээр дээр ч харагдаж. Им ашиг сонирхолгүй, зарчимтай, тооцоо судалгаатай, асуудлыг суурьаар нь хардаг, дэлхийн хилээр ширээний ард суугаад ярьдаг шинэ үеийн залуучууд энэ 17 жилийн хугацаанд төрж гарсан байна шүү дээ. Бид эдний дэмжлэгтэйгээр бид нэр ороонотож гэрээ хийсэн, сая оюутлогоо хэлцээрч ялж байгаа байхгүй. Гэхдээ 17 жилийн өмнө тухайн үеийнхэн бол зүтгэсэн. Гэхдээ энэ 17 жилийн хугацаанд тэр дэлхийн том компанитай нэг хэлээр ярьж мадлуулахгүй байх энд ингээд сууж байгаа энэ олон төрлийн албаа агч нар бий болсон юм шүү дээ. Тэгээ энэ төрлийн албаа агч нарыг бид нар хайрлж хамгаалж явж чадвал би бол хинтээ ч хилцээр хийж чадах юм байна гэдэг урам бас орчоод байгаа шүү. Хулгайд ялагдахгүй мэн гэдэг юм урам орчоод байгаа. Бүр чадaltaй олон залуучуудыг би урьж оруулж нам харгалзахгүйгээр зөв хүмүүсийг бүрдүүлж би 28 онд бол би айгу гэрэлдээ ирээдүг хараад байгаа. Тийм учраас Гамбааха тэгээ тань шиг одоо олон хүмүүс орж ирэх ёстой. Тэгээ зарчимтай хэдүүл урагшлах ёстой.